Энэ бичлэгээр 5608-д хэрхэн хуваахтлаар үзье. Магадгүй та нарын зарим нь 5608-д хуваахдаа цаас бал ашиглаад энд бичсэн аргын дагуу хувааж байж болох юм. Эсвэл цаас бал ашиглахгүйгээр цэжээр бодож болно. Би энэ бичлэгээр та бүхэнд юу ойлгуулахыг хүсэж байна вэ гэхээр хуваах үйллийг арай өөрөөр амархан байдлаар хийх юм. Энд байгаа илэрхийллийг арай өөрөөр бичвэл 56-аг 100-аар үржүүлээд 8-д хуваасандаа тэнцүү. 56-аг 100-аар үржүүлвэл 5600 болно. Энд 2 тэг байна. Үүнийг арай ойлгомжтойгоор бичье. Энд 2 тэг байгаа. 2 тэг байгаа. Үүнийг хаяа 56 100-д гэж нэрлэдэг. 56 100-д буюу 5600. 5600 бол 56-аг 100-аар үржүүлсэндээ тэнцүү. Энэ илэрхийллийг арай өөрөөр бичвэл 56-аг 100-аар үржүүлээд 8-д хуваахын оронд байрыг нь өөрчлөөд бичиж болно. Ингэж өөрчлөх нь чанарын хувьд адилхан. 56-аг 8-д хуваагаад 100-аар үржүүлнэ. Яагаад би ингэж бичсэн бэ? Хэрвээ үржүүлэхийн хүрдийг санаж байгаа бол 56-аг 8-д хуваагаад хэдвэ? 7 8-ийн 56 гэдэг. Энэ хэсэг нь 7 болно. Ингээд хариуг нь гаргахын тулд 7-ог 100-аар үржүүлнэ. 7-ог үржих нь 100. 700 ингээд болчихлоо. Дахиад өөр жишээн дээр хийцгээе. Хуваалтын зарим нэг төрлийг авч үзье. Харин тоог задлан хуваавал илүү бага цаас ашиглана. Чэжээр бодохч боломжтой. Энд 800 гэсэн тоо байгаа гэж үзье. Өөрөнгөөр бичье. 846 байгаа гэж үзье. 846-аг 2-т хуваая. Тоог задлах аргаар хуваана гэхээр юуны тухай бодогдож байна вэ? 846-аг задлан бичье. 846 бол энэ аргаар хийвэл 846 бол 800 дээр нэмэх нь 40. Нэмэх нь 6-тай тэнцүү. 846 бол 800 дээр нэмэх нь 40, нэмэх нь 6-тай тэнцүү юм. Бид үүнийг 2 хувааж болно. 2 хуваая. Би энд ямар нэгэн өвөрмөц хуургалт хийгээгүй энгийн байдлаар илэрхийллээ. Өгөгдсөн тоог зөвхөн оронгоор задлан бичлээ. Энд 846 байна. Эдгээрийг 2 хувааж болно. Одоо яах вэ гэхээр эдгээр тоонуудыг тус бүрд нь 2 хувааж болно. Хуваах арга нь юу вэ гэвэл хаалтаа задлаад 2 хувааж бодох юм. Үржүүлэх үйлдэлийн хаалт задлах чанарыг мэддэг гэж тооцъё. Энэ чанарыг хуваах үйлдлийн хувьд бас хийж болно. Эдгээр нь ерөнхийдөө нэг зарчимтай. Энэ нь 800 хуваах нь 2-той тэнцүү, 800 хуваах нь 2, нэмэх нь 40-ыг хуваах нь 2, 40-ыг хуваах нь 2. Арай ойлгомжтой болохын тулд энд хаалт нэмж болно. Нэмэх нь 6-ыг хуваах нь 2. 6-ыг хуваах нь 2. Дахиад нэг удаа харвал 800 хуваах нь 2 байна. Энд байна. Нэмэх нь 40-ыг хуваах нь 2. Нэмэх нь 6-ыг хуваах нь 2. 6-ыг хуваах нь 2. Бид хаалтаа задлаад бичлээ. 800-г 2-т хуваавал чэжээр бодъё. 800-г хуваах нь 2. Тэнцүү 400 болно. 40-ыг хуваах нь 2 бол 20 болно. 20. 6-г хуваах нь 2 бол 3. 400 дээр нэмэх нь 20, нэмэх нь 3 боллоо. Энэ нь 423-тай тэнцүү. 423-тай тэнцүү. Би танд үүнийг ойлгуулахын тулд нэлээд урт бичлэл хийлээ. Энд бичсэн илэрхийллийг хялбархан ойлгож явал сайн байна. Тийм ээ, 8-ыг 2-т хуваавал 800-г 2-т хуваавал 400 энэ нь болчлоо. 800 хуваах нь 2 бол 400-тэй тэнцүү, 40-ыг хуваах нь 2 бол 20-той тэнцүү, 6-г хуваах нь 2 бол 3-тай тэнцүү.
Та магадгүй эдгээр оронгуудын тос бүрт нь 2 хуваавал 423 болох юм шүү. Үндэ яг энэ үйлдэлийг хийж байна. Үүнийг орон тос бүрд нь бодсон байна. 100-д 10-д нэгжийн орон тос бүрд нь 2 хувааж болно. Тэгээд 423 гарна. Энэ арга нь үнэндээ том тоог хуваах үед хийж болохтой ижил зүйл юм. Орон тос бүрийг 2 хуваалаа. Үүнийг бүрэн дүүрэн ойлгохын тулд дахин нэг жишээ авъя. Энд 963 байгаа гэж үзье. Үнийг 9 хуваая. Тэгэхээр бидний хуваалтын дүрмээр орон бүрийг 9 хуваана. Хэрхэн хуваах вэ? 100-ийн орон 9 байгаа тул 900 болно. 900-г хувааж болно. Учир нь 900-г 9 хуваах амархан. Энэ бол 900. 63 бол 9-ийн үржүүр. Яагаад 63-ыг задлахгүй вэ гэхээр нэгжийн орон болон 10-ийн орон тус бүр нь 9 хуваагдахгүй. 900 дээр нэмэх нь 63-тай тэнцүү гэж бичиж болох юм. Тэгээд 9 хуваана. Энэ бол 900-г хуваах нь 9-тэй тэнцүү. Борон гөрөвчий 900-г хуваах нь 9, нэмэх нь 63-ыг хуваах нь 9. Хаалтаа задлаад 9 хуваалаа. Энд тус бүрт нь хаалт тавья. Ингээд хиттэй тэнцүү болох вэ? Тэгэхээр 900-г хуваах нь 9 бол 100-тай тэнцүү. Энэ бол 100. Харин 63-ыг хуваах нь 9 тэнцүү 7 болно. 100 дээр нэмэх нь 7. 107. Дахиад өмнөх шигээ орон тос бүрээр хуваая. 9-ийг 100 удаа авбал 900, 7 удаа авбал 63 болно. Тиймээс 963-ыг орон тос бүрээр 9 хуваан бичвэл 100 болон 7 болно. Хөгжилтэй байсан гэдэгт итгэлтэй байна. Энэ бол хэрэгтэй арга байна. Ийм аргачлал ашиглах гол зорилго бол танд хэзээ нэгэн цаг санхүүгийн асуудал шийдэх хэрэг гарч болох юм. Магадгүй ресторан тооцоо бодохдоо үнийг ашиглаж болно. Та цаас харандаа ашиглахгүйгээр хуваах үеийн талаар нэг чухал ойлголтыг олж авлаа.